Миний нөхөр Харолд хэдэн жилийн өмнөөс мэрэгэн зөвлөмж нэртэй 5 минутын радио нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг болсон юм. Энэ ажлын нэг сайхан нь манай офис сонсогчдоос ирсэн загтлаар дүүрдэг байсан юм. Манай нэвтрүүлгийн сонсогч өндөр наснуудаас ирсэн загтал бидэнд их нандин байдаг юм. Тэдний загтлуудаас нэгийг дурдъя. Хүндэт Харолд, би өглөө бүр танаа нэвтрүүлгийг сонсдог. Бас би уран зохиолын ном унших дуртай. Миний бичсэн загтлыг та бүхэн уншиж байгаа гэж найдаж байна. Би амьдралынхаа талаар олон зүйлийг бичмээр байвч миний хараа муудаад бичгэд их төвөгтэй болж байна. Гэхдээ би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Бас би маш олон зүйлсийг хийхээр төлөвлөж байгаа. Энэ залбирлаар боломжтой болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү загтлыг 80 нийлээд гарсан Метикийн эмэгтэй бичжээ. Түүнд хийж үзээгүй зүйлсийн жагсаалт байсаар байгаач тэрээр амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаа хэлжээ. Үүнээс гадна тэрээр тэтгэр зүйлсээ хийж дуусгана гэдэгтээ итгэлтэй байгаа нь ямар гайхалтай хандлага вэ? Юу ч хийсэн бай. Амьдралаасаа сайн сайхныг мэдрэх гэж хичээгээрэй. Амьдрчил байгаа бол сайн сайхан зүйлс таныг хүлээж байгаа. Амжилттай амьдралын нууц бол тасралтгүй өсөж хөгжих юм. Та өссөөр байх юм бол үнцэнгүй болсон мэдрэмжийг хизээч авахгүй. Илч Петр харин бидний эзэн бөгөөд аврагч Есүс Христийн нэгүсэл болон мэдлэг дотор өсөх түн гэж хэлсэн байдаг. Бидний хийж чадах хамгийн чухал өсөлт бол Есүстэй улам илүү ойртон дотносож өсөх явдал юм. Түүнтэй нөхөрлөх цагийг гаргаж, Библи болох түүний үгийг уншиж, залбирлаараа түүнтэй ярилцаж, түүний оршихуйд чимээгүй сууж, түүний ярихыг сонсох. Та үүнийг мэдхүү. Тэр үнэхээр тантай ярилцахыг хүсдэг. Гэхдээ та түнд ярих боломжийг олгох үед л энэ нь боломжтой юм шүү. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.